Сайн байцгаана уу хүн төлөгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын үндэсний статистикийн хорооны дарга Батмунхийн Баттаваа оролцож байна. Батмунхийн Баттаваа үндэсний статистикийн хорооны дарга. Тайваны Минчуаны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Люксембургийн санхүүгийн сургуулийг банк санхүүгийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй тус төгссөн. Мэргэжсэн санхүүгийн шинжээч. Монгол банкнд төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нэгтлэн ботгоч, эдийн засагч. Валютын газрын эдийн засагч, дилер. Валют эдийн засгийн газрын санхүүгийн зах зээлийн хилцээний ахлах дилер. Валют эдийн засгийн газрын төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хилцээний захирал. Зах зээлийн газрын гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хилцээний захирал. Зах зээлийн газрын захирал. Судалгаа, статистикийн газрын захирлын албыг тус хашиж байсан. 2021 оноос үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байна. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брэндийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? Сайн байна уу та? Танай байгууллага одоо 100 гаруй жилийн настай. Тэгээ өнөөдөр яг энэ байгууллага яг юу хийж байна? Хүмүүс ерөнхий мэдээлэл байгаа. Яг юу хийж байна? Ямар одоо гол сорилтууд байд юм бэ гэж ихлээр ярив. За өнөөдөр статистикийн байгууллага маань бол бид уламжлалт одоо статистик мэдээллүүдэд буюу эдийн засаг, нийгэм, байгаль орчны энэ үзүүлэлтүүд бол тогтмол одоо сар болгон улирал жилдээ ингээд тооцоод нийт мэдээлэл явж байна. За бид нар уламжлалт статистик мэдээллээс гадна одоо сүүлийн жилүүд төр гол анхаарч байгаа ажил юм бол энэ өгөгдлийн засаглал гэдэг юм ер нь Монгол улсын хэмжээнд хөгжүүлээд data governance гэж англиар ярьдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол бид нар мэднэ энэ төрд маш олон мэдээллийн сангууд одоо бий болж байна. Татвар гайл, нийгмийн даатгал, нийгмийн халамж гэх мэтчлэн тэр энэ мэдээллийн сангуудыг бид нар хооронд нь холбох, чанартай болгох, за ингээ холбогдсон мэдээллүүдэд ашиглаад төрийн шийдвэр гаргалтыг бас илүү ухаалаг болгох тал дээр бас түлхүү ажиллах шаардлагатай байгаа. За Монгол улс бол e-Mongolia гэдэг энэ хурдан системээр бол энэ төрийн үйлчлэгээр бол нэлээ их сайн болсон байгаа. Гэхдээ бидний бас нэг анхаарахгүй бас сайжруулах ёстой нэг асуудал юу байгаа даа гэхээр артлын тэр дата талын юм илүү сайжруулад энийг илүү ашиглаж одоо шийдвэр гаргахад ашигладаг энэ тогтолцоог илүү бэхжүүлэх гэдэг тал дээр бол статистикийн байгууллага анхаарал ажиллаж байгаа. Одоо энэ цахим засаг гэдэг энэ интернетийн холбоо одоо бид нар 3G, 4G гэж ярьдаг тийм ээ. 4G-гээс хойш хүчээ аваад 5G дээр бүр олон дата центр холбогдох боломжтой болоод өнөөдөр одоо 2026 оны басхан дээр цахим хиймэл оюухан орж ирээд тэгээ энэ улам бүр гүнзгий боловсруулах, урдчлан гэлж болох хуцаар хийх энэ гэх мэтэр ийм шинэ сорилтууд бидний өмнө тулгарч шээ тийм. Тэгмээс таны ярьсан дата засаглал буюу тэгээ энэ дотор Монгол улс чинь одоо ингээд ийм засгийн газар яам болгон өөрсдийн мэдээлэл цугуулдаг байснаа болоод одоо ийм нэгдсэн дата центр гэж байгуулж эхэллээ тийм ээ. Тэгэхээр тэр дата центр статистикийн дата центр хоёр яаж ажилладаг юм? За ер нь бол яг урд нь бол уламжлалтаараа яаж явдаг гэсэн бэхээр эрүүл мэндийн байгууллагууд жишээлбэл одоо өвчлөлт, нас баралт те төрөлт гэдэг одоо эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүд дээр эмнэлэг болгон дээр бүртгээд төрөл болгоноор нь. За энийг эрүүл мэндийн хөгжлийн төв дээр нэгтгэх гээд за энэ нэгтгэгдсэн үзүүлэлт нь нэг өснөгтэй хэлбэрээр статистикийн байгууллага дээр иргэдэг. Энэ бол одоо уламжлалт одоо ихэнх бүх улсууд бараг тэгж явдаг байсан. Тийм. За гэтэл энэ талдаа одоо нийгмийн халамж авч байгаа хүмүүсийг бас нийгмийн халамжийн байгууллага нь орон нутгаас нэгтгээд нэг юм хүснэгт болгоод бас аваад ирдэг тийм. За ингээд үзэхээр энэ хоёрыг ингээ ярихаар одоо жишээлбэл суман дээр Захын аймгийн Досон Сэнгэл суман дээр энэ өвдсөн байгаа хүмүүсийн ч юм уу одоо тийм групп тогтоолгдсон хүмүүсийг хідэн халамж аваад байгаа. Яагаад байгаа гэдгийг харах боломжгүй. Зөвхөн Досон Сэнгэл дээр одоо нэг 9,000 гаруй хүн байхад
магадгүй нэг 1000 хүн халамж авж гин 1000 хүн одоо өвчлөлттэй байна ч гэдэг юм уу те групп тогтоолгосон байна гэх юм бол яг энэний одоо групп тогтоолсон үнийг хідэн одоо халамж авч байна гэхэд бид нэр холбох боломжгүй байсан. За энийг холбохын тулд бид нэр яах вэ гэхээр нөгөө энэ мэдээллийн сангуудыг хүн болгоноор нь аж ахуй нэгж болгоноор нь холбох хэрэгтэй болж байгаа. За тэхийн тулд энэ бол маш их нөгөө дата боловсруулах, солилцох, хамгаалттай тогтолцооны хувьд тийм иж бүрэн тийм систем хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа. За манайд боломж юу байсан бэ гэхээр манай энэ хурдан систем буюу e-Mongolia маань өөрөө мэдээлэл солилцохын системийг бол технологи талаас нь бол шийдэж өгсөн. За дээрэс нь 2002 онд энэ цахимын багц суулгаа батлагдлаа шүү дээ. Энэгээр бас мэдээллүүдийг солилцох ерөнхий дүрмийг бол батлаад өгсөн. За энэ дээр бид нэр одоо статистикийн байгууллага орж ирээд юу хийгээд байгаа гэхээр хиймэл оюун ухаанч бай, их хөгжилч бай, машин сургалтч бай үндэс нь бол одоо дата. Датан дээр үндэслэж одоо сургалтууд явна, загварууд хөгжинэ. Тийм учраас бид нэр энэ мэдээллийн сангууд хоорондоо чанартайгаар холбогддог бах, нууцлал аюулгүй байдал нь хангалтдаг бах. Энэ бүрдэж байгаа мэдээлүүд өөрөө чанартай иж бүрэн байх гэдэг дээр анхаарад метадатаны нэгдсэн систем гэдэг хөгжүүлчихэж байгаа. За дээрэс нь одоо энэ мэдээллүүдийн нэгтгэх ажлыг бол одоо эхлүүлчихэж байгаа. Одоо жишээлбэл хүн ам орон сууцны тооллого гэж сая 2 сар одоо манай 7015 12 гэдэг туцнаас одоо иргэдлүү залглаа тий. Энэ яаж юм вэхээр бид нэр Монгол улсад нэг сая орчим өрх байхад энэний тал орчмын мэдээллийг бол бид нэр төр дагаа мэдээлэлээс бол ерөнхийдөө авчиж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн байцал, орон сууц, ямар ажил эрхэлдэг үү, ямар хөнгөтэй үү, за боловсролын байдал гэдэг мэдээлэлүүд ерөнхийдөө бүртжиж байгаа. За үлдсэн хүмүүсийн мэдээлэл ялангуяа хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн мэдээлэл нөгөө нийгмийн даатгалд төлдөггүй болохоор иж бүрэн биш ч юм уу байдаг. Энэ иргэдлөө бол бид ингээ хандаад нэг удаагаа ингээ мэдээлэл авчиж байгаа гэсэн. За ингээ одоо нэгтгэгдсэн мэдээлэл яаж юм нөхөрөө бид нэр эрхчлээс жил болгон энэ тооллогыг автоматар энэ мэдээллийн сангуудыг ашиглан явуулах боломжтой ийм систем 10 жил хүлээхгүйгээр 10 жил хүлээхгүй гэсэн. Урд нь одоо 10 жил нэг удаа хэдэн мянган хүн ингээл цаасаар тоолоод байсан нэг бид нэр энэ датан дээр суурьсан хэлбэрээр одоо явуулах систем хөгжүүлчихлээ гэсэн үг. За ингээд яваад ирэхээр яаж юм хөрө төсөв хэмжээ дээрээсээ энэ хүн амын тооллого гэдэг хүний тоо гаргаж байгаа асуудал биш. Энэ өөрөө нөгөө нийгэм эдийн засгийн маш дэлгэрэнгүй судалгаа. Түрүүний хэлдэг шиг одоо завхны тосон зингэлж байт юм уу, говьалтай алтай суман дээр ч юм уу байгаа хүний одоо хідэн ямар байна, ямар хөдөлмөр эрхэлж байна, ямар суудсанд амьдарч байна, машинтай юм уу, гэр бүлийн нөхцөл нь ямар байна ингээд маш дэлгэрэнгүй үзүүлэлтийг насны бүлгээр ингээд гаргаад тэгээ яг тэр иргэдэд таарсан одоо бодлого төрийн зүгээс гаргах. За эсвэл одоо бизнесийнхаа маань тухайн одоо хүн амын бүлэгч юм уу нөхцөл байдал таарсан одоо бизнес үйлчлэгээ хөрөнгө оруулалтаа их болцоог нь болох тийм систем болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол 10 жилээ хүлээхгүй жил болгон шинжлэхтэй тахаар мэдээллийн нөгөө бодтой л сайжраад яваад байна гэсэн. Нэг талаас нөгөө талаасаа ингээд яг бодтой мэдээлэл байгаа үед бодтой бодлого боловсруулах. Тийм ээ тэр яг тодорхой асуудлуудыг шийдэхдээ бүх бусад variables үзүүлэлтүүдийг тооцсон ийм шийдвэр гаргахад онцгой хувь нэмэр болох нь шүү дээ. За жишээлбэл за ийм байна гэдэг статистикийн газар гаргаад өгж байгаа юм. Тэгээд яг тэрнтэй холбоотой яг ингээд шийдвэр гаргахад нь тэр одоо хийж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг ямар нэг аргаар мэдэх аргагүй нөө. Жишээлбэл төрийн гаргаж байгаа бодлогот статистикийн мэдээллүүд чинь яа тусч байгаа гэдгийг яаж мэддэг. За тэр бол яг нөгөө 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө, АСЕАР 2050, за жилийн төлөвлөгөө гэд энэ бүх мэдээллүүд төр ерөөсөө мэдээллийг сурвалж үндэсний статистикийн хороо гэдэг. Одоо макро эдийн засгийн тооч байсан, хүн амын тооч байсан, нийгмийн үзүүлэлтүүд байсан ерөөдөө ингэ явчихж байгаа. За дээрэс нь бид нар бас ер нь статистикийн мэдээллүүд маань хэрэглэгчтэй хүрч чадж гин үү, ойлгомжтой байна уу, дутагдал байна уу, чанарын хувьд асуудал байна уу гэдгийг үзэхийн тулд энэ хэрэглэгчийн сэтгэл хангамжийн судалгаа гэдэг бас өнгөрсөн жилээс хийж эхлэдэг байгаа. За энэ дээрээс ямар одоо шүүмж манай үйл ажиллагаатай гардаг вэ гэхээр хэтэрхий одоо нэгтгэсэн байдлаар гаргаад байна. Илүү задаргаа хэрэгтэй байна. Тэ? Одоо нөгөө дүүрэг хороогоороо дээрэс нь одоо насны бүлгээрээ за аж ахуйн нэгжүүдийнхэн бол аж ахуйн нэгжтэй орлогын бүлгээрээ энэ төргээд илүү задлах хэрэгтэй байна гэдэг шүүмж гараад байгаа. За хоёрдугаарт зарим гаргаж байгаа статистик мэдээлүүд чи бас жоохон ойлгомжгүй байна.
энийг илүү ойлгомжтой дэлгэрэнгүй тайлбарлаач гэдэг юм шүүмжүүд гараад. Тэгэхээр бид нэр тэрийг ингэж нөгөө судалгаа авах байдлаар гол анхаарах зүйлүүд дээр ингээ анхаарад сайжруулах яваад байгаа. Тэгэхдээ нэг юм юу гэхээр бид бас нэг олон улстай харьцуулахад манай статистикийн систем нэлээд сайн доордог. Жишээлбэл Нүби-тэй хамтарч ажилладаг Одингээ байгууллагын үнэлгээгээр манай статистикийн мэдээллийн нээлттэй ил тод байдал бол одоо Зүүн Азтай 2-т, дэлхийд 11-т ороо явдаг. За дэлхийн банкны статистикийн үйл ажиллагааны ерөнхий одоо перформанс буюу одоо байдлаараа 47-д ороо явж байгаа. Ер нь хөгжлийн түвшингээр бол бид бас бүс нутагтаа бас нэлээ сайн жишээ болоо. Зүүн Азид 2 дугаар, дэлхийн түвшинд 11-р ордог. Том орнуудын урд явж байгаа. Тийм. Ер нь бол мэдээлэл ил тод нээлттэй байдлаараа. За. Яг хөө бидний одоо энд хийгээд байгаа ажлууд маань яаж юм нөхөр нөгөө хэрэглэгчдийн шаардаад байгаа маш нарийн задаргаатай олон хэмжээстэй өгөгдлийг бид нэр энэ өгөгдлийн засаг буюу мэдээллийн сангуудыг нэгтгэх замаар одоо ингэж гаргаж ирж явах гэдэг. Тэгэхгүй бол одоо өмнө нь яаж юм нөхөр бид түрүү хэлсэн шиг мэдээлэл энэ талаас нь харчаад энэ мэдээллийг харахаар ингээ хоёр мэдээлэл харагддаг. Нийлүүлээд харахаар ямар байна гэхээр бүрэн харагдаж чаддгүй байсан юм л одоо нийлүүлээд за энэ хүмүүсийн тэгвэл тэр одоо 1000 хүний хідэн тэрнээс ямар ингээ бүр цааш нь ингээ ухаад дэлгэрэнгүй харах боломжтой мэдээллийн сангал хөгжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр төрд байгаа мэдээллүүдийг цэгцлэх. Жишээлбэл төр өөрөө маш их мэдээлэл зөвөөсөн мөртлөө. Тэгээд иргэдээс асуугаад байдаг. Нэг газар нь очихоор нөгөө газар байгаа мэдээллийг асуугаад байдаг. Тэгэхээр энэтэй холбоотой энэ зөрөөг арилгах статистикийн байгууллага бас болж байгаа үгийг илүү илэрхийлэх боломжтой гэж ойлгож байна. Тий, яг төрийн үйлчлэгээ талаас бол одоо харцангуй гайгүй болоод байгаа. Яг тэгэхээр одоо таныг хэлээр харахад таныг одоо улсын бүртгэлээр бүртгэлтэй байна уу? Энэ хүн одоо яг мөн үү гэдгийг шууд одоо улсын бүртгэлийн мэдээлэлээс хил хамгаалах газар ингээ аваад харчиж байгаа. Тэр тань руу ийм Монголиогоор дамжаад таны мэдээллийг хил хамгаалах ерхий газар харчлаа. Тэгээд танаас асуухгүйгээр харчлаа хуулигаа дагав. Одоо бүр заавал тэр байцаагч тэр очихгүйгээр паспортоо үзүүлээд орж гараад эхэллээ шүү. Тийм. Тэр бол ерөнхийдөө танаас одоо нэмж асуухгүй гэсэн үг тийм. Шаардлагагүй болсон. Статистикийн байгууллага цахим явтай хамтран юу гэж юм нөхөрөө төрийн шийдвэр гаргалт өөрөө мэдээлэлээр бүрэн хангахад чадчихна уу юу гэдгийг л одоо илүү сайжруулахын тулд илүү их өргөн өрөөний мэдээлэлээр төрийг болон одоо иргэдээ олон нийтэд хангахын зорилтыг тавьж тэр мэдээллүүдийг одоо миний зүгээс ингээд яг бизнесүүдэд ямар хэрэгтэй байна вэ гэж. Жишээлбэл одоо тодорхой салбарын бизнесийн хүн өөрийнхөө салбарт байгаа хичнээн хүнтэй ямар хичнээн компани байдгийг дундаж 60 хичнээн хүнтэй дундаж 60 хэдэн цалинтай тэгээд тхийн тулд өөрийнхөө өрсөлдөх чадвараа тодорхойлно шүү дээ. Тхийн тулд шууд мэдээллийг харахын оронд хүнийг очиж судлаах гэх нөгөө хүн бага явж байгаад энэ нь олдохгүй энэ нь олдож ийн гэдэг ийм процесс үргэлжлээл яваад байна л да. Хэдийгээр бид нар маш хурдан цагимжиж байгаа ч гэсэн. Тэгэхээр энэ төрд байгаа мэдээллүүд, танай мэдээллүүд бизнесийн өрсөлдөх чадварт яаж нөлөөлж байна гэж та харж. Түрүү би нөгөө хэлсэн хүн амын тооллого гэдгийг одоо ингээ мэдээлэл нэгтэй гараад боллоо гэдэг. Ер нь яг олон улстай бол одоо статистикийн хоёр үндсэн регистр буюу сан гэж үздэг. Нэг нь хүн ам, нөгөөх нь аж ахуй нэгж. Аж ахуй нэгж нь бол одоо эдийн засгийн тооллого гэж нэрлэдэг. Олон улстай economic census гэдэг. Энэ дээр бид нар яг энэтэй ажлын систем одоо хөгжүүлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо тухайн салбар аж ахуй нэгжтэй холбоотой боломжтой мэдээллүүдийг нэгтэй гаргана гэсэн. За тэгэхээр одоо нөгөө манай салбарын хичнээн аж ахуй нэгж нь одоо ямар орлоготой, ямар татвар төлж байгааг хичнээн хүн ажиллуулж байна, ашигын түвшин ямар байна, хэдэн экспортын үйл ажиллагаа эрхэлж байна, ямар хэмжээний экспорт хийж байна, ямар хэмжээний импорт хийж байна, хаана байршилтай байна. Тэрийг гаргаж байгаа тийм гэдгийг одоо гаргаж ийн гэсэн үг. Одоо гаргаж эхлэх чинь. Гаргаж эхлэх гэж. Тийм. Нэгдүгээр үйлрэлд одоо гаргаж чинь. Өмнө нь бол бид нар 5 жил нэг удаа гаргадаг байсан. Бас л нөгөө өөрсдөөс нь асуугаад одоо энийг ингээд жил болгоо өөрсдөөс асуудаг. Одоо болохоор real time хийх гэж байна тий. Жил болгон одоо шинжилдэг юм систем хийж гэнэ гэсэн үг. За ингээд ирэхээр нөгөө бизнесийн шийдвэр гаргалт маань илүү амар болно гэсэн үг тий. Би салбартаа өөрөө хаана явж байгааг харна. Дээрээс нь би одоо нэг аймагт ч юм уу нэг газар хөрөнгө оруулалаа гэхээр энэ авийн худалдаа авах чадвар ямар юм. Тий. Хичнээн хэмжээний хэрэглэгчд байгаа. Энэ хизээ гэхэд гарна гэж. Энэ нэгдүгээр үйлрэлт одоо гарч байгаа. Анх удаага
26 оны. Яг урд нь гараар тоолоо цаас хэлбэр дээр гардаг байсан. За. Одоо мэдээллийн сангууд нэгтгээд хэрэглэгч өөрөө ороод харчих боломжтой. Би яаж асууж ийм гэхээр жишээ Bratz үлүүд тийм Америк нэгдсэн улсад ийм мэдээлэл гарч байгаа юм л да. Тэр нь жишээвэл хэрвээ та хоолны бизнес байгаа бол Америк нэгдсэн улсын хэмжээнд дундаж ашиг нь төдөн хувь байдаг юм аа. Зардал дотор боловсон хүчний зардал нь төд, үндсэн хөрөнгийн зардал нь тийм байдаг юм аа гэдэг ийм одоо бенчмарк гэж ярьдаг тийм. Ийм жишийг тогтоох юм байх хэрэгтэй байна. Тэрийг харж ээж орохгүй бол өөрөө хийгээл ганцаараа өөр хүн хийгээгүй юм шиг л орж яваа. Тэгээ шатчихж байгаа байхгүй. Нэг нөгөөх нэг юм. Яг адилхан үйлдвэр өөр хүн барьж яана гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо жишээлбэл тэг харалт цементийн үйлдвэр дөрөв бариа хийсэн. Одоо бүгдээрээ 30% чаддаг. Хэрэглэнээс өндөр үйлдвэрлэлтэй болсон тийм. Тэгээ энэ бүхний чинь цаана юу вэ гэхээр зэрэг хүн болгон бизнесээ дэлхийд дээгүүр зарлаж чадахгүй шүү дээ. Энийг ийм хурдан хэмжээнд яг танай салбар ийм бизнесүүд орсон байх шүү гэдэг ийм тоо байвал би яг ингээ яг бүр нарийн за топио за өөр юу гэдэг бродюр үйлдвэрлэх гэж байна гэмэгц. Ийм бродюр үйлдвэрлэдэг өөр 5 компани байгаа бол би тийш орох ямар шаардлага байна. Ялангуяа манайх шиг ийм жижигхэн зах зээл. Тэгвэл тэр хамгийн том бизнес чийсэн, хамгийн жижиг бизнес чийсэн яг адилхан цаг ордог юм а гэж нэг герман инженер хэлсэн байсан. Тэр үн шиг би яг хийчээд ингээ харсан дөө 5 хүн хийсэн байвал агуулахгүй шүү. Тийм учраас энэ цаг үеийн саяын таны ярьж байгаа мэдээлэл үнэхээр бизнес хэрэгтэй байгаа байхгүй юу тий. Тэгээ нөгөөх нэг юм судалгаа. Жишээлбэл тухайн салбарын ерөнхийдөө хандлага нь ямар байгаа юм. Аль зэрэг жишээлбэл мөнгөний одоо жишээлбэл Монгол улсын өнөөдрийн орон сууцны үнийн мэдээлэл зарагдаал байна. Тэгээ тэр доллар шилжүүлээд үзэх юм бол долларын ханштайгаа үзэх юм бол нэг нэмэгдээгүй юм байл ш. Доллараараа ярих юм бол. Тэгэхээр энэ бүх мэдээллийн мэдлэгийг Монголын бизнесүүд авах тусмаа одоо илүү өрсөлдөх чадвартай энэ жоохоор хамаагүй юм мөнгө зараад байхгүй юм биш. Тий. Одоо жишээлбэл мэдээлэл цуглуулалтын дээр бас бид нар нэлээд технологийн шийдлүүдийг бол нэвтрүүлж байна. Та түрүү орон сууцны үнэгээд ярихад бол урд нь одоо жишээлбэл 2022 оноос өмнө бид нар яадаг байсан бэхээр статистикийн байгууллага дүүргүүдээр дамжуулаад аж ахуйн нэгжүүдээс танаа зарж байгаа орон сууц чийдвэ гэдэг 100 аж ахуйн нэгжээс үн зөвлөлт гаргадаг байсан. За одоо яаж юм хэрэг веб скрабинг буюу захим ууц шүүх арга ашиглаад бид нар үнэгүй цэг юм байна гэдэг одоо манай амгалан том сайтууд болон бусад сайтыг ашиглаад сардаа 7,000-аас 8,000 зар шүүгээд орон сууцны үнийг одоо гаргадаг. За нэмээд одоо бид нэр түрээсийн үнийг гаргадаг болчихлоо. Веб сканинг гэсэн. Веб скрабинг. Түрээсийн үн бол нэмээ гаргадаг болчихлоо. Энэ дэлхийд хийдэг ажил үстэй угаасаа. Тийм энэ одоо ингээ эхлээд ингээ яваад байгаа ус орно. Ялангуяа энэ хиймэл оюухан Оросоос хойш тийм ээ. Машин сургалтад тэгвэл араа бодиттой мэдээлэл гарч байгаа. Яг зардал илүү зардал маш их ингэж гэсэн үг. Цав хугацаанд одоо хүн явуул цуглуулдаг гэсэн ажлыг яг энэ жишээ орон сууцны үнийн өөрчлөлтийг танай вебсайтаар харж болох уу одоо? Болно тий. Одоо жишээлбэл бид нар 11 сард байдлаар орон сууцны үн өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12.7% өсчлөө. За энэ дүүрэгт одоо шинэ орон сууц 4.9 сая төгрөг байна. Улсын дунд нь 4.9 байна тий. Гэх мэтлэн одоо ийм юм мэдээлүүд одоо гарч байна. Бас зооноор нь юм уу дүүргээр нь хот сумаар нь үзчихнэ. Дүүргээр нь одоо бол яг зөвхөн Улаанбаатар хотод байгаад байгаа. За. Яагаад аймагуд дээр гаргаж чадахгүй байна вэ гэхээр аймаг дээр нөгөө зах зээл өөрөө тийм том биш байна. Динамик бас биш. Тийм. Тэгэхээр одоо ганц хоёрхан зар хараад тэрийг одоо бенчмарк гэж тавьчихаар өөрөө хүчээр зүтгэлтэй тий. Тэр нөгөө статистикийн чанарын шаардлага яахгүй болчихдог. Дээрээс нь бид нөгөө хэрэглээний үнэ бас одоо зарим хэсгийн дэлгүүр орж одоо манай мэдээлэл цуглуулж байгаа бүгдийн цуглуулах биш. Нөтөсөн системээс зарим хэсгийг бүрдүүлэх. За зарим хэсгийн бас цахим хуудснуудаас дуудалтааны сайтуудаас бүрдүүлэх энэ шилжилтүүдийг хийж байна. Гэхдээ бүрэн бол шилжих болцоогүй одоо яг тэгэхээр зарим бараа бол яалтчгүй одоо зах худалдааны төвдөрл байдаг. Тэ? Тэр өөрөө яг ард түмний өрөө хэрэглээний барааг л төлөөлдөг. Тэрнээс одоо нэг ийм арт номон ч юм уу тийм сайтууд дээр зарж байгаа юм өөрөө иргэдийн шууд худалдаа авалтыг илэрхийлэхгүй юм бас байгаад байгаа. Хоёулаа яг бизнес маш шаардлагатай байгаа нэг зүйл бол гайлын мэдээллийг төрөл ангаар нь орж байгаа
Ер нь чи хэн оруулж ирж байгаа, хэдийг оруулж ирж байгаа, галын мэдээлч нээлттэй байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр энийг бизнес олохын тулд хуучин бол гайл руу ярддаг, айлын газраас гуйдаг энэ төр тийм байсал да практик. Хоёрдугаарт яг тэр гайлаар орж ирж байгаа үн нь өөрөө яг бодиттой үн үгүй юу? Гайлын үн тэр оруулж ирж байгаа бод түүний хооронд зөрөө гараад тэрэн дээр чи авилга хүртэл гараад явдаг шүү дээ тийм ээ. Энэтэй холбоотой бизнесийн хүмүүс хэрэг болох үсээр тэр мэдээлэл ямар юм байна? Гайлтай холбоотой. За гадаад худалдаан дээр яг бидний одоо зарлаад байгаа мэдээлэл бол яг одоо гол нэр төрлийн импорт экспортын бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ үнийн дүн бол ингээд манай цахим хуудсан дээр ил байгаад байгаа. За энэ дэр бол одоо нэг 60 гаруй бүтээгдэхүүн байгаад. Хараа гайл дээр шивж ягаад орж ирж байгаа юм шивж байгаа шүү дээ тий. Тэр үн танайхаар шууд орох юм уу? Сар болгон шинжилгээтэй яваад байна гэсэн үг. Одоо энэ бол гайлын тухай хуулиараа ядгүй гэхээр гайлын байгууллага статистик гаргаад манаар өрүүлдэг. Манайх тэрийг аваад одоо нийтэд мэдээлэл тийм хуультай. Тэгэхээр тэрүүгээрээ бид нэр ингээд бүтээгдэхүүнээр нь гаргаад ингээд нийтэд бол мэдээлэл явж байгаа. За яг хуу бүр нэг нарийн одоо импорт экспорт төр одоо гол дүн эзэлдэг бараануудын жишээ авъя. Одоо шилбэл шаазан эдлэл хэдэн ширхэг ямар хэмжээтэй орж ирж байгаа юм гэхээр тэр бол одоогоор ил болоогүй. За тэрийг бол хүсэлт өгөөд манай руу одоо юм уу гайлын байгууллага юм уу хүсэлт өгөөд авч болдог. Тэрийг ингээд бид нар бүгдийг нь оруулах гэхээр нөгөө мэдээллийн сан маань одоо хэдэн зуун мянган бараа дундаа сайлт их болохоор нөгөө эргээд гол нөгөө мэдээлэл хэрэглэгч авах чаа хэрэглэгчтэй бас хялбар яаж хүрхгүй гэдэг дээр бас хүндрэл харах гэдэг. За энийг шийдэхин тулд бид нар яаж юм нөхөр цахим хуудсан дээр эхний ээлжинд одоо байгаа мэдээллүүд дээр хиймэл оюунд суурилсан одоо чатбот оруулаад ирсэн байна. Тийм байлээ. 12 руу чатбот. Чимээгээ. За энэ маань бол яг дуршилтын байдлаар явж байгаа 100% одоо зөв биш. Гэхдээ ерөнхий мэдээлэл одоо хүн ам, эдийн засаг, инфляцийн мэдээллүүдийг бол ингээ асуухаар хариулаад өгдөг мэдээлэл оруулж байгаа. За дээрэс нь бид нэр одоо зөвхөн хуучин 12 имэн гэдэг нэг статистикийн ерөнхий мэдээллийн сантай байсан бол хоёрдугаарт бид нар мета дата NSO гэдэг төрийн аль байгууллага дээр ямар мэдээлэл цуглардыг, ямар үзүүлэлтүүд цуглардыг, тэр нь ямар зарчмаар цуглардыг гэдгийг харах боломжтой тийм нэгдсэн мэдээллийн сан үүсгэж байгаа. Метадата цэг NSO цэг юм байна. Метан цэггүй юу дараа нь метадатагийн шууд үргэлжлээд. Тэгээд цэг NSO цэг юм байна. NSO цэг юм байна. За одоо жишээлбэл та тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг би аль байгууллагаас авч болох вэ гэхээр гээ хайх юм бол одоо үндэсний статистикийн орон дээр нийт үзлэгт орсон тээврийн хэрэгслийн тоо байд юм байна. Авто тээврийн үндэсний төв дээр байд юм байна. Гайл дээр хилээр орж гарсан байд юм байна. Нийслэл дээр одоо ийм байд юм байна гэд ингээд бүх мэдээлэлүүд нь гарна гэсэн үг. За тэгэхээр энэ нөгөө өгөгдлийн түрүүний миний ярьдаг тогтолцоо гэдэг юм маань хүн эхлээд мэдээлэл байна уу юу төр төдийг хайж мэдэх хэрэгтэй. Урд нь одоо хүн залгаал одоо их хурлаас ч юм уу одоо бизнесмен одоо залгаал ийм мэдээлэл хаана байд юм бэ гэж одоо асуух биш. Одоо тэндээс хайлттай чинь. За тэр нь өөрөө нэгдсэн өгөгдлийн санд ил тодор орсон байна уу? Бэлэн байна уу? За бэлэн биш байх юм бол аль нээлттэй өгөгдлөөс би авч болох вэ гэдгийг зааж өгдөг систем бүрдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бидний одоо хийж байгаа юм маань мэдээллийг ирж олох, энийг дата сетээр нь буюу одоо хугацаанд цугаар нийт бүрдлээр нь татаж авах, нэгтгсэн байдлаар одоо харах. Одоо түрүүний хэлэхээр энэ шаазан импортлж байгаа компаниудтай одоо шаазангийн үйлдвэрийг байгуулах байгаа компани гэхэд нийт импортын хэмжээ нийтийн те хичнээн аж ахуйн нэгж оруулж ирдээ. За энэ тэгээд энэ шаазан өөрөө хаана одоо нөтөсөн системээр хамгийн их борлуулалттай байна гэдгийг л харж болох юм систем ийгээд зах зээлийн багтаамжаа хардаг ч юм уу ийм л хөгжүүлж өгөх л одоо бидний зорилго гэсэн. Манай улсаараа цахим засаглалын хөгжлийн индексээр сая 24-23 оны хооронд гэтэл урагшаага баг 30 хэдэн байрыг гинт хамгийн том амжилтанд орж үсэрч орлоо гэж дэлхийд даяар бичигдээд байгаа тийм. Тэрний цаана юу вэ гэхээр түрүүний ярьсан нөгөө хуулиуд одоо ийм Монголыг манай энэ засаглалын цахимжилт яваад шүү. Тэгээд засаглалын цахимжилт чинь өөрөө чивэл бүх яам төрийн байгууллагуудын өөрийнх нь цахимжилттай холбоотой тийм.
Тийм. Тэгэхээр энэ жишээлбэл тодорхой яам, жишээлбэл эрүүл мэндийн яам аль зэрэг чахимжиж байгаа юм бэ гэдгийг жишээлбэл хэмжиж барьдаг, илэрхийлдэг тийм статистикийн мэдээлэл байж болох уу? Гаргаж болно. Яг одоо бидний аль биесээр тооцож байгаа юу бол байхгүй. Бидний бол яг Монгол улсын захимжилт одоо технологийн нэвтрэлттэй холбоотой сүүлд 22 онд бид судалгаа хийсэн. Тухайн үед одоо агентлаг багт нь за энэ судалгаагаар бол одоо яг цахим хэрэглээний ур чадвар ямар байна, нэвтрэлт ямар байна гэх мэт судалгаа гарч. За яг эндээс яг нэг бидний бас нэг ер нь бүх салбар дээр ажилладаг байгаа. Бид нар бол нэвтрэлт бол ерөнхийдөө сайн болчиход байгаа. Одоо интернетийн нэвтрэлт, за боловсролын одоо сургуулийн хамрагдалт бүгд ерөнхийдөө нэлээд өндөр үзүүлэлттэй байгаад идэг. Интернет гэхэд одоо 80 гаруй баг 90% төхөд ирсэн одоо бэлэн болцсон. Яг ур чадвар руу ороод ирэхээр бол бид нар одоо анхаарах хэрэгтэй болчиход байгаа. Юу гэхээр бидний судалгаа авсан агентлагтай хамтраад хийсэн судалгаагаар юу гэхээр ихэнх хэрэглэгчид маань өөрсдөө ерөнхийдөө сошиал сүлжээний төвшөнд одоо ашиглах чадвартай. Тэрнээс одоо нөгөө файл татах одоо илүү төвөгтэй үйлдэл хийх болохоор нөгөө ур чадварын төвшин маань бол буураад байна гэдэг дээр бол судалгааны үр дүн. Тийм би асууж байгаа дагуулга нь юу вэ гэхээр статистикийн мэдээлэл их тодорхой байж энэ хүмүүсийн янз бүрийн ийм улс төрийн мэдээллүүд чинь нэг араа хэлбэрж шít. Илүү сэтгэл хөдлөлийн мэдээллүүд яваад байна шít. Жишээлбэл за өнөөдөр ингээд эрүүл мэндийг хоосорсон байна гэж ярьж байгаа. Яагаад хоосорсон бэ гэхээр тэр статистик нь яг хэн гаргаж байгаа, тэднийх гаргаж ийнө үгүй юу. Жишээлбэл та түрүү ярьж байна те хуваарай хөдөлмөр эрхлэгчид байгаа. Буюу одоо татвараа төлдөг байгууллагад ажиллаж байгаа энэ албан ёсны салбарын секторын хүмүүс байна шүү дээ. Тэгээ энэ хүмүүс татвараа төлөөд яг бодитойгоор ингээд татвараа төлөөд эрүүл мэндийн даатгал авах гэсэн чинь нөгөө эрүүл мэндийн даатгал чинь хуваарай тэгээд татвар төлдөггүй хүмүүст яг адилхан үйлчлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэний харилцааг одоо энэ ажиллаагүй мөртлөө татвар төлөөгүй мөртлөө одоо энэ эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүмүүс нь тэд байна. Энэ нь одоо ийм байна гэдэг ингээ гаргавал хүмүүс тийм зөв ойлголт өгөхгүй юу? Жишээлбэл татвараа төлдөггүй хүмүүс зориулсан тэр тусгай эрүүл мэндийн даатгал байх нь зүйл нийцсэн шүү дээ. Татвараа төлчөөд одоо мөнгө байхгүй гэж сууж шүү. Ингэж болох уу? Одоо яг бидний статистик бол одоо гарч байгаа. Нийтдээ Монгол улсын хэмжээнд одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 3.2-оос 3.3 сая орчим хүн одоо тухайн сараас хамаарат гардаг. За эдгээрийн одоо нэг сая орчим нь одоо нөгөө албан журмын даатгал аж ахуй нэгжээрээ дамжуулаад юундаа төлж байгаа. За төрөөс тааж байгаа нь бол ингээ 2 сая гаруй байгаад байгаа. За эрүүл мэндийн даатгалыг бол яг миний ойлгосноор бол 2022 оноос нөгөө хуулийн шинжилгээ явахтаа юу гэхээр уг нь бол концепт нь одоо төрийн эмнэлэг, хувийн хвшлийн эмнэлэг хоёр дээр одоо төрийн эмнэлэг дээр маш их ачаал үүсээд тахаар хувийн хвшлийн эмнэлэгтэйгээ ижилхэн одоо даатгалд хамруулдаг болоод ачаалыг жигдрүүлээ. Эмнэлгүүд хоорондоо үйлчлэгээний чанараар одоо өрсөлддөг байдлаар одоо шинжилгээ хийдэг концепттэй хийсэн. За харамсалтай нөгөө магадгүй одоо нөгөө мөнгө илүү их үслэг хийх зорилготой одоо эмнэлгүүд өрсөлдөө явцсан байж болцсохгүй. Ийм юмуд бол гарч байгаа. За энийг статистикээр бид нэр яг эрүүл мэндийн салбар маань өөрөө хэр үр ашигтай ажиллаж байна. Хэр одоо ямар байна гэхээр ерөөсөө нөгөө гол одоо юмнууд гэдэг коэффициентүүд байдаг. Жишээлбэл одоо 10,000 ногдох орны хэмжээ, тий? Эмнэлгийн орны хэмжээ. За энэ 10,000 ногдох эмнэлгийн ор эмч зөвлөгчийн тоогоор бол бид нэр олон улстай харьцуулахаар бол харьцангуй бас өндөр бага биш. Баггүй. Тэгэхээр бид нар юу гэхээр бас үйл ажиллагааны менежментийн асуудал эсвэл нэг тогтолцоогоо сайжруулах юмудаа л анхаарах хэрэгтэй болчихдог. Тэгэхээр ингээ эрүүл мэндийн салбарх нэг сонсож байгаа нөгөө яриад идэг агашны тусламж үйлчилгээ рүү ирэхгүй шууд төв эмнэлгүүд рүү яриад идэг. Эсвэл одоо зөвхөн нэг амралтаа авчаад эмнэлэг твтчихдэг тэ өвдөөгөө мөртлөө гэдэг нэг иймэрхүү юмнууд байдсан болов уу. Гэхдээ нэг илүү мэрэгжлийн хүмүүс ярих. Миний хэлэх гээд байгаа зүйл нь юу гэхээр энэ статистик мэдээллүүд бол байдаг. Одоо эрүүл мэндийн сайд хүртэл эмнэлгийн орны хэмжээ, эмч зөвлөгчийн хэмжээгээр бол бид нар бол асуудал байгаа. Тийм үү, ер нь бол нэг үеэ бодвол энэ чи бас хөгжиж байгаа орн. Тэр дотроо яг чанарынх нь өгөөжийнх нь асуудлыг бид тусдаа тав байрантай илэрхийлж та нар гаргахгүй бол өөрөөсөө гаргахгүй байгаа байхгүй. Жишээлбэл одоо тэр одоо MRI хийдэг машиныхаа хэмжээгээр дэлхийд одоо
нэг 100 мянган хүнд ногдох хэмжээгээр манай хөр нэг дээгүүр байна гэж байгаа. Гэтэл тэрий чин дагаад зөндөө олон хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэрийг дагуулад эмч нараа бэлдэх гээд баахан хөрөнгө оруулалт. Тэгээд эмнэлэг болгон юм болгоно хийгээд эхлэх юм уу? Ямар хэмжээнд энэ байхын энэ төр гэсэн нэг юм бодлогын чанартай юм гаргахын тулд мэдээлэл нэг тодорхой байх хэрэгтэй байхгүй. Тий. Одоо аймаг болгонд нөгөө санжаа нөгөө компьютер томограф өгнөлгээд байсан тий. Тий. Тэгээд тэрийгээр оч үзэхгүй шууд нөгөө тэндээ үзүүлэхгүйгээр хотын төвд ирчээд шүү дээ нөгөө дүрч. Тэгэхээр гэх мэтээр ийм нийгмийн эдийн засгийн харилцааны динамик өөрчлөлтийг харуулсан статистикийн мэдээлэл бол одоо ингээд шийдвэр гаргахчид судлаачид ингээд улам их хэрэгтэй болоод байгаа юм л да. За мэдээж энэ талаар ингээд цахимжилтын талаар зөндөө юм хийгдэж байгаа юм байна. Танай мэдээлэл ер нь одоо энэ одоо дэлхийн цахимжиж байгаа энэ формат биш үү? Одоо хорт байна. Энэнтэйг одоо ингээд өөрийгөө харьцуулахад манай статистикийн үндэсний хороо та одоо ингээд 120 хүн хотод байгаа, 200 хүн хөдөө өөр байгаа тий. Энэний төвшиг та ямар хэмжээнд харж байна? Юу хийх хэрэгтэй байна? Ямар сорилт байна? За ерөнхийдөө яг манай байгууллагын хувьд одоо бол ер нь бүрэн цахимжаад ер нь болцсон гэж харж байгаа. Мэдээлэл цуглуулалтаас бид нар тархалт хүртэл одоо таблетээр эсвэл одоо веб based цахим утсаар ингээ яваад тэрийг яг одоо өнөөдөр тэр төрлийн судалгаа хэдэн хувьтай яаж явж гин чанар нь одоо асуулт болгоноор хариулт болгоноор яг юу гэж хариулаад байна, аль мэдээлэл зөвлөгөөч төр одоо асуудал байж болчихгүй гэдгийг GPS суурилсан болон real time буюу бодит цагийн гурмаар бол одоо бид нэг хянаад явж байгаа. За тэгээ боловсруулалтаа ингээд дагаад нөгөө гол програмуудаа ашиглаа хянаа явцдаг. Тэгээ дархалтаа ингээд явцсан. Энэ жишгээр бол бид нар бол энэ Аз нохын талд бол нэлээд сайн жишээнд ороод ер нь бол бус тусуудад туршлага заах гэдэг олон улсын хуралтаар бол өргөдөж байгаа юм яваад. Манай төрийн байгууллагууд статистик гэдэг нь зөвхөн одоо үндэсний статистикийн хороо биш, нүүрээ тогтолцооны асуудал гэдэг. Тогтолцоо гэдэг нь юу гэсэн үг гэхээр баг дээр байгаа багийн дарга хороон дарга хүртэл оролцдог. Өөрөөр хэлбэл тэр хүн маань өөрөө тэр тухайн хариуцсан нэгжээсээ мэдээлэл цуглуулах. За эсвэл энэ имлэг дээр байгаа эмч хүртэл нөгөө өвчтнээ бүртгэж аваад мэдээлэл нь оруулах. За эсвэл одоо улсын бүртгэлийн газрын байцаагч хүртэл татврын байцаагч хүртэл бүгдээрээ энэ статистикийн системийн нэг хэсэг юм байна. Тэгэхээр энэ болгон дээр ажиллаж байгаа энэ төрийн албаагчид маань өөрсдөө яг тухайн хариуцсан ажлаа зөв мэдээлэл оруулах дээр бол бид нар анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр тийм учраас бид нар энэ дээр бас ямар юу систем оруулж байгаа гэхээр нөгөө төрд байгаа мэдээллийн сангуудыг үнэлдэг юм аргачлалыг бол нэвтрүүлээд одоо жишээлбэл энэ хүн амын тооллогод ашиглаж байгаа мэдээллүүд маань өөрөө чанарын хувьд шаардлага хангасан мэдээллийн сангуудыг л ашиглаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энэ нийт Монгол улсын 3.5 сая хүнийг мэдээллийг ингэж оруулахад хамралтынхаа хувьд, оновчлолынхаа хувьд бол одоо шаардлага төрсөн байна гэдэг ингээ оруулаа явж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр эрхчлүүд яах вэ гэхээр энэ төрд байгаа мэдээллийн сангуудын хүрээ сайжраад байх гэсэн нэмээд мэдээллүүдийг оруулаад байна гэсэн. Бид нар сайжруулахын төлөө эдгээр байгууллагуудад хандсан сургалт эн чинь одоо ингэмээр гэдэг төлөвлөлтүүдийг ингээ гаргаад харьцаа ажиллаж байгаа гэсэн. Энэ маань өөрөө нөгөө түрүүний хэлдэг өгөгдлийн засаглалын маань өөрөө нэг хэлбэр. Өгөгдөл маань одоо нэг коноптоор шууд сайжрахгүй. Энэ болгоныг оруулж байгаа хүн ашиглаж байгаа удирдлага менежментийг одоо дадлын сайжруулах өөр процесс байдаг. За том ажил тийм ээ. Тийм амархан биш. Гэтэ технологийн өөрчлөлтүүд дагаад ийм ажил хийгдэж байгаа юм байна. Миний хамгийн сүүлчийн асуудал эдийн засгтай холбоотой. Монгол улсын мөнгөний одоо уналт инфляц гэж ярьдаг тийм. Энийг бид хэмждэг ийм тодорхой барааны сакс байдаг. Тэр саксанд яг өнөөдрийн байдлыг хэдэн бараа байгаа юм. Ямар төрлийн бараа байдгийг. Тэгээд энийг гол 50%-аас илүү статистикийн хувьд ач холбогдолтой тэр зүйлүүдний үе. За хэрэглээний үнийн сакс гэдэг одоо бидний инфляц хэмжиж байгаа энэ сакс маань бол одоо өнөөдөр 430 бараа бүтээгдэхүүн үйлчлэгнээс бүрдээ явж байгаа. За энэ 430 бараа бүтээгдэхүүнийг бид нэр сонгохдоо яадаг гэхээр өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааг явуулдаг тийм. Энэ судалгаанаас ингээд өрхүүдээс мэдээлэл аваад ерөнхийдөө Монгол улсын одоо нэг өрх хүнсэндээ одоо нийт зардлынхаа хэдэн хувийг зарцуулдаг, хувцсандаа хэдийн зарцуулдаг, босролтоо хэдийг зарцуулдаг, тог цахилгаандаа хэдэн хувийг зарцуулдаг.
техник автомашиндаа эдийг зэрэгцүүлдэг, шатхуунд эдийг зэрэгцүүлдэг гэх мэтлэн судалгаа авч агаад за энэ доторх нарийн бараагаа сонгохдоо болохоор нөгөө үйлдвэрлэл хийж байгаа тий одоо жишээлбэл талах гэхээр хамгийн их үйлдвэрлэгдэж байгаа, хамгийн их борлуулагдж байгаа одоо хатар талах байд юм уу, мишэл талах байд юм уу тий тухайн хот суурин газартаа хамгийн их зарагдж байгаа талахыг одоо төлөвлөж оруулаад за мах гэхээр одоо хамгийн их мах гэхээр одоо хонь үхрийн мах тий хамгийн их хэрэглээ гэдэг ингээ төлөвлөлөд ороод сагсаа бүрдүүлчихдэг гэсэн. За тэгээ энэ сагсныхаа 430 барааныхаа хэрэглээний зардал дэслэх хуваар нь үнийн өөрчлөлтөнд харьцуулаад сар болгон ингээд өмнөх жилдээ өмнөх сартай харьцуулахад үнийн түвшин ингэж өөрчлөгдлөө гэдэг мэдээлэл зарлаад байна гэсэн. 430 бараа их үү бага уу? Жишээлбэл одоо дээр үед юу вэ дөрвөн хөлтэй сандал энэ төр гэсэн залтууд орсон явж исэн сагс дотор. Тэгээ энэ талаараа манай хэрэглээний барааны энэ багц чинь сагс гэж ярьдаг тийм. Нэмэгдээд энэ сагс чинь олон улсын аргачлал юм уу? Бус оронтой харьцуулахад өөр юм уу? Тэгээ эн чинь заавал юм олон байх юм уу? Энэ тал дээр. за ер нь бол яг энэ аргачлал маань өөрөө яг олон улсын валютын сангаас гаргасан аргачлалын дагуу явдаг. Ер нь бол статистикийн байгууллага маань өөрөө нэг юмыг бид нар аюулсаа ойлгох ёстой нь нэгдсэн үндэсний байгууллага дээр статистикийн байгууллагуудын координацийг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл нүүбий гишүүн орноор илссэн бол бидний гаргаж байгаа албан ёсны статистик маань өөрөө олон улстай харьцуулагдах зохих ёстой. Харьцуулах байхад тулд нэг юмар хэмжих хэрэгтэй. Аргачлалын тулд ижлэгэн байх ёстой, мэдээлэл цуглуулахын тулд ойлголт нь ижлэгэн байх ёстой. Тэгэхээр одоо бидний дотоодын нийт төвхөн инфляц гэдэг ингээ бүх үзүүлэлтүүд маань хүн амын тооллого гэсэн ч гэсэн ойлголт тодорхойлтууд нь ижлэх. Аргачлал нь ижлэх. За 430 бүтээгдэхүүний хувьд бол ерөнхийдөө олон улстай ер нь ойролцоод байгаа. Анх манайх одоо жишээлбэл тооцч гэсэн 90-ад онд нэг би буруу санаагүй бол нэг 100 орчмоос эхлээд 150 болоод ингээ нэмэгдээ байсан. 200 хэд болцсон явж ирсэн. Тий. Тэр дотор одоо жишээлбэл 20 жилийн өмнө ч юм уу гутал тослох үйлчилгээний төлбөр орцсон. Яг хүмүүс нэг гутлаа их тослуулдаг байсан байна тий. Сонин захиалгын төр орцсон явж идэг гэсэн. Одоо араас нь эдгээр нь гараад нөгөө датаны төлбөр, тий утасны тариф, загар утасны төлбөр тэгэл ингээл машин ингээл юмуд ороод ирчих. Нүүбийн аргачлалаар л явж байгаа л гэж байгаа юм байна шүү. Тий. За яг одоо яг хамгийн сүүлийн асуулт юу вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний номинал. За энүүгээрээ бид нэ 6,000 гаруй доллар нэг хүний ногдох. Буюу одоо энэ доод одоо юу гэдгийг upper middle income дунджаас дээгүүр ороо явчлаа. Тий. За гэтэл зарим газар PPP purchasing power parity буюу 10,000 гарцсан яваад байгаа. За энэнийг та нэг сайн тайлбарлаад өгөөч. Яагаад ингэж нэг талаараа 6,000 гэж гарчаад яг худалдаа авах шатвар дээр явахаас 10,000 гар явчихж байгаа. За энэ дэр бас нөгөө ижлэхэн одоо судалгаа явагддаг гэсэн үг. Энэ бол ерөөсөө Дэлхийн банк валютын сангаас улс болгон дээр одоо өртгийн зэрэгцүүлэлт гэдэг одоо судалгаа давхар одоо энэ үнэтэй хамтарч явдаг. За гол ойлголт нь юу гэхээр Монгол улсад тэ $100 хичнээн хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авч чадчихээн. Энэ $100 одоо Киргизд хэдийг авч ийн, Хятад хэдийг авч ийн, Оросд хэдийг авч ийн гэдгийг харьцуулдаг гэсэн. За тэгээ яг сүүр нь болохоор нөгөө Америк нэгдсэн улс бол явчихдаг тий. За тэгээд яхаар юу гэхээр манай дараа одоо том өндөр хөгжилтэй орнууд бол өртөө байгаа учраас бид нэрсэн нь 6,000 боловч одоо нөгөө purchasing power parity худалдаа авах чадвараараа энэ $6,000 чи өөрөө 10,000 Америкийн төвшөнтэй харьцуулбал 10,000 бол явчих юм байна. Тэгээ Америк жишээлбэл өөрөө 80,000 гаттай шүү дээ. Тэгэхээр тийм бол явчих гэсэн. Өөрөөр хэлбэл одоо энгийнээр бол нөгөө эдийн засгийн хичээл дээр Big Mac index гэж заадаг шүү дээ. Тэ? Нэг бүүргээрээ би хэдэн дөрвөөр авч ийгээр харьцуулаад худалдаа авах чадварыг энгийнээр бол харьцуулдагтай яг ижилхэн л ойлголт гэсэн. Тэгэхээр энийхээ бид алийг барьж ирэх юм бэ? Ер нь эдийн засгийн хөгжил гэдэг дээр бид нар одоогоор бол номинал үнэ барайл яваад байгаа. Тий. Гэтэл яг ингээд жишээлбэл Америк, Монгол харьцуулаа гэхэд бид нар $10,000 гэдээ үзэх юм бол барихад Орос хоёртой адилхан очихоор шуулчаад байгаа. Тэгээд энийг алийг барьж ажиллавал илүү зохистой юм бэ? За хоёулаа чухал тий. Бид нар PPP-гээр буюу одоо худалдаа авах чадрын парит дээр
Хятад ч бас одоо өндөр болоо явчихна бас. Тийм тийм. Орос ч гэсэн өндөр болоо явчихна. Манайхаас яг тэр өндөр одоо юутай учраас. 15,000. Тий. Хоёулыг нь ашиглаж болно. Ашиглах хэрэгтэй. Яг тэр номинал маань өөрөө манай эдийн засгийн яг одоо нэрсэн дүнг хэлж байгаа гэсэн үг тий. Тэнд одоо хөрөнгө оруулах юм бол би хичнээн хэмжээний багтаамжтай буюу эргээд би мөнгөө гаргах гэд ашиг олоход хэр том сав руу би хөрөнгө оруулалт хийж гинэ гэдэг л хэмжиж гэсэн үг шүү дээ. Тийм. Нөгөөх нь болохоор энэ дотроо амьдарч байгаа хүмүүсийн одоо амжиргааны түвшин хэд орчимтэй байна. Америктэй харьцуулахад тий. Тэрийг илтгэж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар амжиргааныхаа төвшинг одоо байгаа номинал үнээсээ бараг л 2 дахин шихүү илүү худалдаа авах чадвартай байгаа юм байна гэж үндсэндээ ойлгож шүү дээ. За акцины ярилцлага боллоо. Мэдээж 30 минутанд энэ бүхнийг хамарч чадахгүй. Гэхдээ яг энэ цахим засаглал энэ бүх юм өөрчлөгдөж байгаа улам бүх юм цахим болж байгаа нөхцөл байдалд манай гол одоо бодиттой мэдээлэл өгж байгаа хамгийн гол статистикийн байгууллага нь юу хийж байгаа тухай хоёлаа яригээд нэлээд жишхүү төлөвлөж байгаа одоо ярьлаа. Тэг их баярлалаа танд энэ бүхий. Тэг энэ бол одоо манай бизнесийн хаана явж гин, юугээ хийж гин гэдгийг одоо харахад их дөхөмтэй яриа боллоо. Их баярлалаа. За баярлалаа танд. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын үндэсний статистикийн хорооны дарга Баттава оролцлоо. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай. Оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн. Цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2-т 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.